Окей дээ. За ер нь бол энэ хуулийг орж ирэхэд нэлээд хүлээлт өндөр байсан. Тэгээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамныхны ярьж танилцуулж байсны хүрээнд бол бас мөн батлагдаж сая өнөөдөр танилцуулагдсан гишүүдэд тарагдсан үзэл баримтлалч тэр яг уншаад үзэхээр бол бодит байдлуудыг тусгасан. Тэгээ яг тэр чигээрээ хэрвээ хуулийн төсөлдөө агуулга нь ороод ирчихсэн бол их зүгээр байх юм лөө. За төслүүдийг бол зэрэглэл 1 2 3-т хувааж байгааг бол дэмжиж байгаа. Гэхдээ яг энэ тодорхойлолт нь байхгүй байгаа учраас бас нэг тийм журман тэтэрхий хүч өгчих ийм асуудлыг бол өөрийн зүгээс түрүүн ойлгуулахыг оролдлоо. За захимжуулж байгаа асуудлыг бас дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн төсөлдөө яг үг заалттай хэрхэн суусан бас нэлээд сул байгаа, ажиглагдаад байгаа. Тэгээ байгаль орчноос гадна нийгмийн үнэлгээг бас оруулж ирж байгаа нь бол дэвшил юм аа. Тэгээ бас энэ үзэл баримтлалыг одон туяа сайдаас гадна хууль зүйн дотоод хэргийн сайд, алтан гэрэл сайд бас баталсан байгаа учраас үндсэн хуулийг зөрчсөн гэж бол үзэхгүй байгаа. Тэгэхээр яг энэ үзэл баримтлалын уншаад үзэхэд бол их дэвшил байгаа мөртлөө яг хууль нь төсөлдөө асуудлууд байна гэж харж байна. За түрүүн олон гишүүд бас энэ санал авах процесс асуудалтай байна гэж хэлж байна. Магадгүй энэ нь 10-5-д одоо энэ хөндөж орж ирсэн заалт байгаа. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг, төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж санал авах ажлыг зохион байгуулна гэдэг. Тэгэхээр одоо бүхэл иргэдтэй л уулзаад санал аваад тайлангаа танилцуулна гэдэг нь 10-5 гэдэг танаа хөндөж орж ирсэн заалтад бол суусан байна гэж харсан юм байна. Тэгэхээр бүгдээрээ бас яг энэ оруулж ирсэн хуулийн төслийг нэлээд сайн үзэх хэрэгтэй бол байсан. Гэхдээ яг төслийн нөлөөлөлд өртөх иргэн гэж хэнийг хэлэх юм бэ гэсэн тодорхойлт байхгүй. Ямар ч хуулийн дээр байхгүй шүү дээ. Бүс гэдэг тодорхойлт байхгүй. Тэгээ бүгднийг нь аргачлалаар батлах юм аа гэж оруулж ирж байгаа нь одоо нөгөө журмыг бид нар багасгая, хуульдаа оруулъя, хүн төвтэй байлгая гэдэг тэр зарчим алдагдаад байх шиг ийм бол одоо бодолтой байна. Тэгэхээр нөлөөлөлд өртөх иргэн гэж хэнийг хэлэх үү? Аливаа нэг төслийн нөлөөлөлд өртөж байгаа бүс гэж алийг хэлэх үү? Тэгээд зөвхөн бас уул уурхаан төслөөр хязгаарлагдахгүй гэдгийг тэр хаана ойлгох хэрэгтэй байна. За бас энэ нийгмийн үнэлгээ байгаль орчин таслал нийгмийн үнэлгээ хийдэг болно гэдэг чинь. Тэгсэн мөртлөө 7-гийн 6-ад нөгөө шинжээчтэй тавьж байгаа шаардлага нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдэг үндсэн шаардлага байгаа байхгүй. Нийгмийн нөлөөллийн үнэлгээний асуудлаар ямар одоо үүрэг ямар одоо шаардлагыг хангасан байх ёстой юм бэ гэдэг агуулга бас дурдаагүй. Тэгэхээр нэг нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийн гэж байгаа мөртлөө яг холбогдох шинжээчт нь тавих шаардлага нь бас орж ирээгүй байх шиг. Тэр яг энэ хууль зүйн дотоод хэргийн сайдтай хамтарч баталсан үзэл баримтлалынхаа хүрээнд хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг илүү сайжруулах хэрэгтэй юм шиг байна. Тэгвэл энэ чигээр нь дэмжиж явчих юм бол гишүүдэд л бөөн ажиллагаа. Тэгээ бас яг та эдийн зохион байгуулсан хилцүүлэгтэй адилхан хилцүүлүүдийг зохион байгуулад явахад одоо асуудал үүснэ. Тэгэхээр яг энэ үзэл баримталтаа нийцүүлээд хуулийнхаа төслийг сайжруулж орж ирэх нь зүйтэй байх гэж бодож байна. За замираг